Одоо ч дээр цаа хэдэн медаль? Яг бүх медаль тоолж байгаа. Билүү. Дийлэнх ямар медаль алт байна уу? Мөнгө юм уу, хүрэл юм уу? Мөнгө нэх байдгүй алт хүрэл. Намайг бүтэлтэй байхдаа буян шиг гэдэг би 13 настай 21-р сургуулийн 8 ангийн сурагч 5 настайгаас хойш 8 дахь жилдээ транспортоор хичээлж байгаа. 2018 онд цодгор үгээс мөнгөн медаль авч ирсэн. Тэгээд анхны олон улсын медаль гэх юм бол 2023 онд сурагчдын дэлхийн аваргад 11 наснд алтан медаль авч ирсэн. Шатар тоглох нь хүний төвлөрлийг их нэмдэг юм шиг санагддаг. Тэгээд юм сайн төвлөрч чаддаг болдог. Одоо нийтдээ 13 олон улсын тэмцээнд явсан. Энэ болохоор 3 сар цэр болсод сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд төрүүлээд авсан медаль. Тэгээд энэ болохоор сая сарын өмнө Филиппин шагналт 7 дугаар байранд ороод авсан медаль. Энэ болохоор 10 сард Монголд болсон сурагчдын Азийн аварга шалгаруулах тэмцээнд 15 наснд ороод мөнгөн медаль авсан медаль. Олон улсын тэмцээнд явхад маш олон хүн тусалж дэмждэг. Тэр олон тусалж дэмжиж байгаа хүмүүсийн итгэлийг алдахгүй тэмцээнд яваад медаль аваад ирэхэд маш гоё мэдрэмж төрдөг, бахархалтай мэдрэмж төрдөг. Ээж маань хамгийн чадхаараа бүх хичээд ажиллаад тоглоод ирээрээ. Тэгээд заавал медаль авахгүйсэн ч хамаагүй зүгээр бүх хичээ шахаад ирээрээ л гэж хэл. Заавал шатаар ямар нэгэн спорт хийхгүй өөрийнхөө дуртай зүйлийг олоод тууштай хичээгээрэй.